Дараагийн мэдээ. За тэгвэл сүүлийн жилүүдэд шүүхээр шийдэгдэх эрүүгийн хэргийн тоо тогтмол өсөж байгаа нь Монголын шүүхийн дэд бүтцийн бодит асуудлыг ил гаргаж байна. Гэтэл хэрэг маргааны ачаал нэмэгдэхин хэрээр шүүхийн байр, шүүх танхимуудын хүчин чадал харин эсэргээрээ буурч, зарим нь ааглагдаж, ашиглах боломжгүй болж хаалгаа барихад хүрсэн байна. Хамгийн сүүлийн баримт Хөгжлийн банкны хэрэг гэх 110 нэр холбогдогчтой эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүх хурал юм. Тухайн хурлыг зохион байгуулахад шүүхийн танхим багтаамж хүрэлцэхгүй, хаалга нээж зарим оролцогчид коридор суугаас өөр аргагүй байсан нь шүүхийн орчны стандарт зохион байгуулалтын ноцтой доголдыг илчиллээ. Хэдийгээр тухайн өдөр шүүгдэгчдийн тал нь шүүх хурал давтагцснаас болж хурал хойшилсан ч дараагийн товлогдсон хуралдаанд энэ байдал давтагдах нь тодорхой. Бүр өмнөхөөс ч олон хүн ирэх эрсдэлтэн дээр шүүх танхимд багтахгүй, коридорт цуврал суухаас өөр бодит сонголтгүй нөхцөл байдалд үргэлжлэхээр байна. 111 багтаахаар бол яг одоогийн байдлаар бол танхимаа бүтэн хоошоо ягаад тэгээд хаалгаа дэлгэж байгаад үдэндээ суулгах ийм зохицуулалтаар хийж байгаа. Онлын хувьд шүүх хурлыг илүү том багтаамжтай танхимд зохион байгуулах боломж бий. Гэвч бодит байдал дээр шүүхийн байгууллагын төсөвт түрээсийн зардал тусгагдаагүй. Санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт байхгүй нь ийм шийдлийг хэрэгжүүлэх боломжийг олгожээ. Энэ нь шүүхийн үйл ажиллагааг зөвхөн хууль эрх зүйн бус санхүү дэд бүтцийн бодлогын төвшөнд системийн гацаанд орсныг харуулж байгаа юм а. Тэгээд төсөвтэй холбоотой болохоор шууд нэг өдөр шийдвэрлэгдчихдэг. Аль болох хамгийн боломжит богино хугацаанд шийдвэрлэхээр бид нар төсөвтэй тусгаад тоног төхөөрөмжөө худалдаа авах, суйрлуулах, зарим гадаадын байгууллагатай хамтарч ажиллаад тэдний тэр хамтын ажиллагааны хүрээнд бас хэрэгжүүлэхээр юм олон ажлууд явж байгаа. Нөхцөл байдлыг улам хөндрүүлэх өөр нэгэн ноцтой асуудал бол эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхийн танхимын орчны стандарт юм. Тус танхим нь цонхгүй, агаар сэлгэлтийн боломжгүй, битүү орчинтой тул олон хүн нэг дор цуглах үед хүчил төрөгчийн дутагдал, агаарын чанар муудах нөхцөл үүсэж оролцогчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлт агуулж байна. Энэ нь зөвхөн тав тухайн асуудал биш, харин хүний эрх, аюулгүй байдал, эрүүл орчинд оролцох эрхийн асуудал яригдж байна. Гэхдээ шүүх хуралдааны танхим маань өөрөө юу байхгүй гадагшаа гадны гэрэл нэвтрүүлэх юу байхгүй, цонх байхгүй. Тэгээ агаржуулалтын систем, агаржуулалтын юу тавьсан тэрүүгээр кондишнер зохицуулаад тийм л ажиллаж байна. Ер нь бол шүүх хуралдааны танхимын асуудал бол ерөнхийдөө хүндэл байгаа. Эндээс үзэхэд асуудал нь ганц нэг шүүх хурал, нэг танхимын багтаамжийн тухай сэдв биш. Харин хэрэг маргааны өсөлтийг дагаж хөгжөөгүй шүүхийн дэд бүтэц санхүүжилтийн бодлогын доголдол системийн шинжтэй хямрал нь харагдаж байна. Монголын шүүх өнөөдөр зөвхөн хууль тайлбарлаж шийдвэр гаргах институт байхаа болж өөрөө дэд бүтэц орчны хямралын дунд үйл ажиллагаа явуулдаг эмзэг систем болж хувирчээ. Хэрвээ энэ асуудлыг бодлогын түвшинд шийдэхгүй бол шүүхийн шударга ёсны тухай яриа зөвхөн хууль зүйн ойлголт биш, бодит орчны хувьд ч утгагүй болох эрсдэл бодитоор нүүрлэж байна.